За өдрийн мэнд. За өнөөдөр Kaiser-ийн Rook гэдэг шинэ загвартай танилцъя. Kaiser Rook 2025 оны загвар. Шинэ загвар утга байна. За юм Kydex хуйтай. GR болон Micarta штэ. За гангийн төрлүүд бол янз бүрээр байна. Тэгэхээр ийм гой сонголттой утга байна. Энэ хуйг нь болохоор бүсэндээ болон үр хүчин ингээ бэхэлчих болно Kydex хуйг. Ингээ бэхлэгт чинь дээрээс нь уяад зүүсэн ч болно үзүүнээсээ. Тэгэхээр ийм гоё Kydex хуйтай ийм утга байна. За энэ Rook гэдэг загварыг Kydex Rook-ийн full tank хийцтэй. Нийт урт нь бол 17.5 см урттай. За эртний урт бол 8 см орчим урттай юм эрттэй утга байна. Энэ утганы болохоор за энэ дээр Rook гэд сайн харуул. Тэмдэглэгээтэй байна. Хэрээний овгийн шүү Rook гэдэг нь ABL гангийн марк байна. За ийм гоё загвар байна. За энэ хутгийг яагаад танилцуулж байгаа юм бэ гэхээр энэ яг ер нь манайханд илүү тохиромжтой. Монголчууд хамгийн хэрэглэн тохиромжтой хутга гэж бол би хувьдаа бодоод байна. Энэ ямар онцлогтой хутга вэ? Яадаг вэ? Гэт ихлээр за ийм хэлбэрийн хутгийг ийм цүдгэр хэлбэрийн ийм ир хэсэг нь өргөн иш хэсгээрээ нарийс ийм хутгийг болохоор Nesmac загвар гэдэг. Nesmac гэдэг нь болохоор энэ 1821-ээс 1890 оны үед Америкт амьдарч исэн байгаль хамгаалагч, аялагч, анчин Жорж Вашингтон Sears гэдэг ийм хүн байж энэ хүний гаргасан загвар одоо хүртэл ингээд ашиглагдаж байна гэхэлэр энэ бол маш алдартай, ер нь бол хамгийн хэрэглээтэй утгануудын нэг болж таарч байна. Тэгээ энэ утганы онцлог нь юу юм бэ гэхэлэр Жорж Вашингтон Sears болохоор ойд амьдрах урлаг гэдэг юм ном гаргасан. Тэгэхээр энэ ном дээр ерөөсөө ойд амьдрахын тулд хүнд юу хэрэгтэй вэ гэдгүүдийг л бичсэн байгаа. Тэн дээр хамгийн гол зүйл бол энэ Nesmac гэх загварын утга байгаа. Nesmac загварын хутганы одоо хийх ажил нь юу вэ гэхлээр зүсэж хуваах, мэдээж үр ашигтай байх, арьс өвчих, мах бэлдэх, мах цэвэрлэх гээд бэлдэх гээд иймэрхүү үйлдэлүүдэд хамгийн тохиромжтой гэж үзсэн. Тэгээд Nesmac гэх загварын одоо энэ хутганы гол онцлог нь болохоор хит урт биш, бас хүнд биш байх хэрэгтэй гэж байгаа. Гол зорилго нь болохоор Nesmac загвар. Тэгэхээр энэ хэтэрхий урт биш, бас яг гарт эвтэйхэн таарсан юм хөнгөн юм full tank хийцтэй юм гоё утгыг ил загварыг гаргаж л тээ. Тэгэхээр энэ бол яг ингээ хатгаад хөрөөрийн даралт дээр ингээд яг таарч чинь ийм гоё утга. Тэгэхээр энэ бол яг ерөөсөө өвчөж шулах, за ийм зориулттай ер нь мах бэлдэх энэ цүдгэр хийцтэй учраас хамгийн тохиромжтой утгаа гэд одоо болтол ер нь бол ингээд олон улсад ашиглагдаж байгаа юм загвараа. Тэгэхээр манай монголчууд гэсэн яг энэ Kaiser Rook гэдэг энэ загварыг ашиглавал хэрэгцээнд бол хамгийн тохиромжтой утгануудын нэг байна. Ингээд ган болон ишний материал нь өөрөөр сонголтууд байгаа. Одоо энэ жишээ нь 10V гэдэг гантай байна. Тэгэхээр энэ мэтчлийн ингээд сонголт бол маш олон байна. Тэгэхээр та өөрийнхөө хэрэгцээнд зориулаад манахаас ирээд энэ Kaiser Rook гэх загварыг сонгож аваарай. За тэгээд мэдээж хутга хойнд нь хийгээд аюулгүй байдлаас хангаад хөдөө гадаа ашиглаж яваарай. За анхаарал тавьсан явдал баярлалаа.